За сайн байцгаана уу? Энэ 100 Америкийн нэгдсэн улс, Мексикийн нэгдсэн улс, Канадаас одоо зохион байгуулагдаж байгаа 23 дахь удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалруулах тэмцээн болох гэж байгаатай холбогдуулаад энэ дэлхийн аваргад орж байгаа орох 48 улсын хөлбөмбөгтэй холбоотой түүхүүдийг ярих шин цуврал бичлэг маань эхэлж байна. За тэгээд энэ бичлэгээр бол одоо 48 дугаар гарна гэсэн үг. За яг одоо энэ ихний дугаарыг бичиж байгаа цаг хугацааны үед бол сүүлчийн 6 баг тодорхойгүй байгаа. Гэхдээ тэр багууд тодорхойр мэдээж тухайн улсуудын хөлбөмбөгтэй холбоотой маш сонирхолтой түүхүүдийг л яриад явнаа. За өнөөдрийн дугаараар бол Аргентинаар эхлэхээр бэлдсэн байгаа. Дараагийн дугаар Францаага мэдээж өмнөх дэлхийн аваргын одоо төрүүлсэн баг болон удаасан мөнгө медаль авсан багуудаараа эхлэл илүү сонирхолтой болоо гэж бодсон байгаа. За тэгээд нэвтрүүлэг одоо энэ бичлэгүүд маань ямар хөө форматтай явах вэ гэдгээр эхэндээ бол ямар хөө агуулгатай ямар одоо сэдв сонгосноо хэлэн за тэг үндсэн story маань явна. За тэгээд төгсгөл хэсэгт нь бол 2026 онд болж байгаа 23 дахь удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалруулах тэмцээнд тухайн улсын шигшээ баг маань ямар статистиктэй байгаа, ямар факттай байгаа, хэддэх уралдаагаа оролцож байгаа гэх мэт мэдээллүүдийг бас зүгээр зогсохгүй хүргээд явах юм аа. За үндсэн story-нууд, үндсэн түүхүүд маань бол заавал дэлхийн аваргатай шууд дотоороо холбогдохгүй тухайн улс болон хөл бөмбөгтэй л холбоотой түүхүүд байх юм. Зарим дэлхийн аваргатай холбогдно, зарим нь холбогдохгүй янз бүр. Гэхдээ болж өгвөл бидний зүгээс бол одоо олонний нэг мэдэхгүй болж өгвөл хүмүүс олон сонсож байгаагүй түгээмэл биш мэдээллүүдийг одоо team story түүхүүдийг бол барьж авч ярихаар бэлдэж байгаа. За тэгээд 48 улс 48 түүх цуврал бичлэгийн маань аль биесний ивент итгэгчээр Pickpack Group болон Freshpack ажиллаж байгааг хатгаатай байна. За Pickpack-ийн хувьд бол та бүхэн Монгол орон даяар байрсан 200 ширхэг PP box-оор хот болон орон нутгийн хүргэлтэндээ бол одоо ашиглаж хүргэлтээ шийдэх боломжтой. За тэгээд мөнгө гэртээ байхгүй үед хүргэлт ирэх эсвэл одоо юу гэдгийг хүнд ямар нэгэн зүйл илгээх гэсэн боловч тэр хүн хийсэн хаягтай байхгүй үед эсвэл гэрийн хаягаа зааж өгөхгүйгээр хүргэлтээ авмаар байвал PP box-ыг ашиглаж найдвартай зүйлээ хадгалуулж хүргүүлэх ийм боломжтой. За тэгээ 24 цаг 7 хоног ажилладаг байгаа PP box-уудын хувьд бол. Сайн байна уу? Pickpack-аас ирж байна. Таны захиалах хүргэлтээр ирлээ. Та гэртээ байна уу? Би жоохон ороодохоор байна. PP box төлдөж хөө. Захиалсан байгаа авахч завгүй яваад байна уу? PP box. Таны шинэ 24 долоо хаяг. Ингээд 48 улс 48 түүх цуврал бичлэгийн ерөнхий мэд итгэгчээр ажиллаж байгаа Pickpack болон Freshpack-ийн хамт олондоо баярлалаа. Өнөөдрийн дугаараар Аргентины хөлбөмбөгт домогт түүхтэй ямар ч саад дотгорыг даваад гардаг Vélez Sarsfield багийн домог алдарт одоо хулиган ерөнхийлөгч Аргентины хөлбөмбөгийн нийллөөт нэгэн болох Raúl James гэж хүний түүхийг ярилцахаар бэлдсэн байна. За Аргентины нийслэл Буэнос Айрес хотын Liniers гэж одоо дүүрэг байдаг. За тэгээ Liniers дүүргийн хамгийн алдартай хүү Raúl James гэж нөхөр 1943 оны 7 сарын 1-нд төржээ. За тэр үед төрж явах үед нь бол одоо Liniers-д бол том өөрчлөлтүүд бол яваагүй, илүү үйлдвэрлэлийн одоо энэ фокустай дүүрэг байдаг байсан. За тэгэл хүн дүүрэн богоон байнгын нааш цаашаа явдаг ажилчид ихтэй. Тэгээд энэчнээс бол одоо ажилчид нь бас одоо Буэнос Айресын төв рүү богоонд дүүрэн суугаал ингээл явдаг. Оройн одоо барио буюу одоо манайхаар бол хороолол гэдэг барио гэдэг тийм ээ. Барио руугаа ингээл буцаал богоон дүүрэн хүмүүс ингээл буцдаг ийм газар байсан байгаа. За тэгээд Сан Кайтано гэдэг юм том Каэтано гэдэг юм том сүмтэй. За тэр сүмдээ бол одоо ихэнх одоо энэ дүүргийн оршин суугчд бол одоо бүтээл сайнд очиж сүмдээ юугаа номоо сонсдог. За ийм одоо юм дүүрэг байсан. За тэр үед бол одоо Педро Пабло Рамирес гэж одоо хүний одоо засаг бол байсан. За тэгээд өрсөлдөгчтэй дарсан, шүүмжлэгчдийг дарсан ийм одоо иргэний эрх чөлөө гэдэг зүйл бол чанга ийм цаг үе нийгэмд бол Raúl James гэж нөхөр төржээ. За Raúl James-ийн төрсэн энэ Liniers одоо дүүрэг бол дөрөвд өдөр болгонд одоо ийм том юу гардаг, зах гардаг, махны зах гардаг юм дүүрэг байсан гэж байгаа. За тэгээд энэ зах нь бол тухайн цаг үед бол дэлхийн хамгийн том задгай одоо махны зах бол байсан юм бэлээ. За тэгээд дээрэс нь яг тэр одоо дүүргийн алдартай клуб болох одоо Club Atlético Vélez Sarsfield гэж клубын
домог бол ирээдүйд болсон. Раулийн аав бол одоо яг тэр нутгийн тэр Барриогийн одоо бусад хүмүүстэй адилхан одоо хүнд ажил хийдэг, олон төрлийн ажил бол хийдэг ийм бол хүн байсан. За дээрэс нь одоо жинхэнэ цусны одоо Велес Сарсфилдийн фэм байсан. За тэр дундаа одоо Fortinero байсан. За тэр Circolo El Fortini гэж одоо юу хэлж байгаа юм бэ гэдгийг удахгүй тайлбарлана. За яг Circolo El Fortini гишүүн гэдэг бол Fortinero гэдэг нэртэй. За тэгээд Раулыг жоохон байхаас нь аав нь бол одоо Estadio Jose Amalfitani гэж цэнгэлдэхэд бол жоохон байхаас нь авч явж тоглолтуудыг бол Велес Сарсфилдийн тоглолтуудыг үзүүлдэг байсан. Жоохон багасаа Велес Сарсфилдийн фэн өссөн байгаамаа. За тэгээд тэр үед бол одоо Велес Сарсфилдэд энэ Хуан Хосе Ферраро, Освалдо Зубелдиа гэх мэт тоглогчид бол одоо фэнүүдийг донслогож, энэ цэнгэлтгийг донслогож одоо фэнүүдийн юуг бол сэтгэлийг хөөргөдөг юм одоо од тоглогчд нь байсан гэж байгаа. За тэгээд сургуульд бол одоо тогтмол сурч чадаагүй. Сургуульд ерөөсөө анхаарал хандуулж чаддаггүй, сайн сурлагатай хөлт бол байгаагүй. За тэгээд 6 дугаар ангида сургуулаа бүр хаяад Велес багийг бүтэн цагаар одоо жинхэнэ бүтэн цагийн дэмжигч болохоор одоо шийдвэр гаргаж сургуулаа хайж исэн гэж. За энэ клубд бол одоо яг ультра фэнүүд нь мэдээж байгаа. Тэрнээсээ гадна нэг зохион байгуулалт бүх зүйлтэй нь оролцоотой явдаг юм 4 одоо бүлэг одоо байдаг гэж хэлж болно. За нэг нь Хосе Амалфитани буюу одоо энэ цэнгэлтгэр нэрлэгдсэн одоо энэ клубын бас одоо домогт бас нэг ерөнхийлөгч байдаг. Тэр хүнээр нэрлэгдсэн Хосе Амалфитани, за Unidad Velesana гэж, за тэгээд Circolo El Fortin дөнгөж цард орцсон. За тэгээд Cruzada Renovadora гэж. За ингээд ийм 4 одоо хэсэгт бол хуваагдцгаадаг юм байна. Фэнүүдийн хувьд. За тэгээд Раул болон түүний аав болоо Circolo El Fortini гişүүд буюу одоо Fortinero-чуд байсан. За тэгээд энэ Circolo El Fortin хизээ яагаад үүссэн бэ гэхээр хөлөв энэ Велес Сарсфилдийн домогт ерөнхийлөгч тухайд яг захирал нь байсан Хосе Амалфитани гэж хүн бол одоо яг хөл бөмбөгтөө анхаарал хандуулсан шийдвэрүүдийг гаргахгүй байна гэдэг одоо юм шүүмжнээс Circolo El Fortin гэдэг энэ групп нь үүссэн байдаг юм байна. За тэгээд энэ Раул Хамес хувьд бол залуу байхдаа ер нь бол энэ клубын одоо энэ доторх энэ группүүдтэй тэгээд энэ зохион байгуулалт идэвхжүүлэлт хөдөлгөөнд бол маш идэвхтэй оролцдог юм бол байсан. За энэ Хосе Амалфитани гэж одоо Дон Пепе гэж дууддаг. Одоо латин ертөнцид бол Дон гэж дуудана гэж том босс гэсэн утгаар одоо маш том хүндлэл гэсэн утгаар шүү дээ, тийм ээ. Тэгээд Дон Пепе бол 30 жил энэ клубыг бол одоо ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. За гэхдээ өөрөө бол одоо институшны талын хүмүүс одоо засаг захиргааны талын улсын талын ийм хүн бол байсан. За Велесийн хөлбөмбөгийн багтаа ч гэсэн одоо энэ Велесийн хувьд бол өөр олон спортын одоо багуудтай за тэгээд дүүрэгтэй зохион байгуулалтанд оролцдог нийгмийн идэвхтэй ингээд агүй олон талаар оролцдог ийм одоо юмнуудтай байсан. Тэгээд тийм учраас тэр нь бас зөрүүлээд нэг утгаараа шүүмж болдог байсан. Хөлбөмбөгтөө анхаарал хандуулахгүй байна гэдэг одоо ийм шүүмжинд бол өртдөг байсан байгаа Дон Пепе. Тэгээд тийм учраас Circolo El Fortin үүсчихсэн байгаамаа. За Circoloгийн гол шүүмж нь юу байсан бэ гэхээр ерөөсөө мөнгөндөө нарийн хандлаа гэж бол одоо бодоод байдаг байсан. Яг бүрэлдэхүүнээс сайжруулах ёстой өөрчлөлтүүдийг зарлуудыг гаргахгүй байна гэж бол үздэг байсан. Тэгээд Амалфитани бол одоо тоглогч худалдаж авах эсвэл цалин нэмэх юм шийдвэрүүдийг ерөөсөө гаргадаг байсан. Тэгээд 50-ад онд одоо Велес Сарсфилдийн Аргентины хөлбөмбөгт гаргаж ирсэн амжилтууд нь бол тухайн үедээ яг домогт дасажуулагч Викторио Спинетто гэж хүний одоо том гавья гэж бол үздэг. За тэгээд тэр үед бол 1953 оны Примера дивизион буюу дээд лигтээ 2 дугаар байранд хүртэл одоо орж явсан. Ийм амжилт бол тухайн үед энэ бол том амжилт нь бол байсан. За хин Викторио Спинеттогийн хувьд бол одоо ямар нэг 8 хийх зардал мөнгө төсөв байхгүй байсан учраас бол одоо академийн багасаа гаргаж ирсэн мундаг залуучуудыг одоо багта нэгтгэж тэгээд дээрэс нь одоо Аргентины алдарт 86 онд дэлхийн аваргад төрүүлсэн Карлос Билардо дасгалжуулагчийн анти-футбол стилийн одоо суурийг бол тавьж исэн гэдэг. Ягаад тэгэхээр Викторио Спинеттод одоо тийм боломж нь бол байгаагүй. Бага тоглогчдоо анти-футбол буюу хөлбөмбөгт одоо маш хэцүү, эсрэг баг нь тоглоход хэцүү, маш өндөр прессингтэй, маш одоо тулаанч маркинг хийдэг, нэгээр нь хамгаалдаг. Одоо маш хатуу тулалддаг тий. Тэгээд одоо шаардлагатай нөхцөлд бол одоо бүр алдаач их гаргадаг юм одоо өшөглөөл, тулаал, мөргөлдөөл ингээ явцдаг юм хатуу хөлбөмбөг буюу анти-футбол те. Ийм одоо хэмээгээр бол одоо хэмээгийн тоглолтыг бол үзүүлдэг байсан байгаамаа. За тэгээд тэр амжилт юмнууд нь бол одоо дараа нь үргэлжилж явж байгаад 1968 онд бол анх
одоо дотоодынхоо цомыг бол өргөжсэн байдаг Беллисарсвилтийн хувьд. За ингээд ийм цаг хугацаа ингээд клубын хувьд явж исэн байна. За энэ цаг хугацаастай зэрэгцээд бол манай гол дүр болох Раул Хамесийн одоо энэ циркуло доторх одоо нөлөө нь бол улам нэмэгдээл яваад исэн. Одоо бүтэн цагаараа явж байгаа шүү дээ, тий. Бүтэн цагаар бүр ажил шиг, тий. За ингээд энэ дундаа бол одоо нөлөө нэмэгдэж явсаар байгаа энэ циркулогийн хувьд бол одоо юу вэ? Амальфитани гэж одоо ерөнхийлөгчийнхөө хамгийн том шүүмжлэгч бүлэг нь энэ одоо циркуло болж хувирсан Circulo Fortinero. За тэр үед бол одоо ийм яриа байд юм байна л да. Клубын гишүүдийн нэг нь бол ерөнхийлөгчөөс Амальфитанигаас асууж ирсэн юм байна л да. Одоо нэг жигүүрийн тоглогч, нэг довтлооны хагас одоо хагас одоо хөрөнгө оруулалт хийж багтаа авахгүй мó гэж асуусан чинь үгүй 7 болон 8 авах юм уу тэгвэл тэгвэл нэг хүмүүс яага 9 авчил та. Тэгээ нэг хүмүүс нь нийлүүлээд одоо full house болгочихъя гэж одоо хэлж исэн гэдэг юм яриа болол байд юм бэлээ. Тэгээд 7 гэж бол жигүүрийн тоглогч, 8 гэж бол хагас довтлооны хагасыг бол тухайн цаг үедээ мэдээж хэлж байгаа. Тэгээд нэг хүмүүс нь 9 аваад одоо full house болгочихъя. Яг гоо мэдээж покер дээр full house арай жоохон өөр энэ нөхцөлд бас straight гэж хэлэх байсан баг. Гэхдээ санаа нь болол тийм ээ. За тэгээд Амальфитанигийн хувьд бол одоо урт хугацаанд бас одоо яг 30 жил болсон зүгээр. Гэхдээ тэрнээс дахиж урт хугацаанд бол одоо бас нөлөөтэй байж бол чадаагүй. Circulo Fortini-ийн хувьд бол улам нөлөөтэй болж ихэлсээр байгаад одоо дараа нь бол клубын дотоодын одоо энэ зохион байгуулалт одоо politicsтэй тэр дунд бол Хамес оролцоотой болж ихэлсэн. Амальфитани 1968 онд бол одоо нас орсон. Тэгээд тэр үед нь нас орсон ч гэсэн нас орсны дараа бол одоо Circulo-гийн гишүүд бол хэдийгээр одоо нас орсон домогт ерөнхийлөгч Улаанцан шүмжлэл одоо яг өмнө шүмжилжсэн ч гэсэн Улаанцан эсрэг одоо өрсөлдөж бол гарч ирээгүй ч гэсэн дипломатик байх шаардлага бол бага болж эхэлсэн. За Хамесийн хувьд бол одоо ер нь бол олон толон юм яриад байдаггүй, шулуун шудраг шууд ярьцдаг хэлцдэг юм. Жохон хүнд бас шулуун шудраг юм нөхөр байсан. За тоглолтуудын өдөр хэдийгээр тоглолтуудаас бусд үед манай хүн чинь нөгөө нэг Circulo одоо нэлээд гишүүн болчихсон, нөлөөтэй хүн болчихсон ийм бол одоо Circulo El Fortinero те болчихсон байж байгаа шүү дээ. Гэхдээ яг тоглолтуудын өдөр бол яг фэн дундаа ороод фэнүүдтэйгээ хамт одоо ойролдог, дуулдаг, хамгийн урд нь зогсож яадаг. Бусад багуудын эсрэг одоо багуудын дэмжигчтэй ямар нэг одоо маргаан болох, зодон зохион болгоход бол хамгийн түрүүнд ихний ирээнд явж байдаг, хамгийн түрүүний цохилтыг одоо хийж яадаг, хамгийн түрүүнд гараас авч яадаг, хамгийн түрүүний цохилтыг авч яадаг ийм нөхөр бол байсан байгаа. Дараа нь El Grafico гэж сонинд бол 2007 онд ярьцлага өгөхдөө бол хэлжсэн маа. Бид нар бол одоо шулуун шудраг нударгаараа бол үздэг байсан. Бид нар бол зэвсэг ашиглаж байгаагүй, алкохолтой ч юм уу ямар нэг одоо бодис хэрэглэх одоо тэр нөгөө нэг хар тамхи хэрэглэхтэй ийм зүйл нэгч байгаагүй. Өстэй цэвэр нударгаараа бол үзэлцдэг байсан гэж удаа ярьж байгаа. Фэнүүд бол нийлээд клубийнхаа нэр төрийг хамгаалж исэн. Тэрнээс өөр бол зүйл байгаагүй маа гэж яриаг бол дараа нь өгчээсэн ба. За одоо үед бол Barra Bravas буюу одоо яг энэ галзуу фэнүүдийг нийтдэн Barra Bravas гэж латин испанилаар ярьдаг, латин ертөнцид бол нэрлэдэг. Ultras гэж нэрлэдэг шүү дээ. Ultras гэвэл та мэд байна. Бүр сайн мэдэх бах. Тэгээд Ultras-ийн л одоо тэр хувилбар нь гэж хэлж болно. Латин одоо Америкийн испанаар ярьдаг ертөнцид бол Barra Bravas гэж байгаа. За тэгээ Barra Bravas-ийн хувьд бол ялангуяа одоо Аргентины хөлбөмбөгт бол одоо болж бүтэхгүй зүйлтэй ихэнхдээ одоо үед бол нэр холбогддог болчихсон. Нэр холбогдохоос гадна тийм ойлголттой болчихсон. Гэмт хэрэг хийх, айлах, за одоо данал хийлэх тийм ээ. Эсвэл одоо бүсүүлдээ бүр хар тамхи хүртэл аймайлах юм одоо нөхцөл бүр юунуудад хэрэгүүдэд хүртэл орооцолдог ийм болчихсон байгаа. Тэгээ 2016 онд өгсөн ярилцлагада бол одоо хин Хамес тэгж хэлжсэн байгаа. Одоо ерөнхийлөгч бол тоглолтод одоо тэр үзэгчийн ультрануудын те Barra Bravas-ын сууж байгаа хэсэгт байгаа фэнүүдийг бол одоо юу яасан одоо жоохон бүтггүй нөхдөд гэж хэлсэн. Бид нар бол 50 жилийн өмнө нийгэм өөр байхад жинхэнэ одоо өөрийнх нь одоо орчуулж утгачих хэлэх юм бол жинхэнэ одоо соёлтой те. За соёлтой ч гэх юм, соёлтой гэхээр арай буруу болох гэдэг нь одоо юу гэдэг юм зөв гэх юм уу да тийм ээ. Ийм хүмүүс нь бол байсан гэсэн утгаар юм бол ярьсан. За тэгээ ерөнхийлөгчний гэдэг нь бол тухайн үед 2016 оны үед Кристина Фернандес де Киршнер гэж ерөнхийлөгч бол байсан. За дараа нь энэ нэмэгтэй бол бас одоо бөө мөнгө тойрог эдсэн янз бүрийн асуудал юмнуудад оролцоод сайхан хэрэг мэрэг нь ер нь эцлэгдээ 6 жилийн ял аваад шорон суусан байгаа санагдчих ийм ерөнхийлөгч бол байж байгаа. За Хамесийн хувьд бол одоо бид нар бол тийм асуудалтай хүмүүс байгаагүй гэсэн утгаар бол яриаг өгчээсэн ба. Гэхдээ тэгсэн мөртөө тэр үедээ бас хэдийгээр good lads буюу одоо
сайн залуучууд байсан боловч одоо бас бүтггүй асуудлууд бол гарч ирсэн. Тэгээд Раул Хамес бол 6 сар юу яж цагдаа нартай одоо өсөл одоо ноцолтоо зодолтоо тэгээ цагдаагийн газар орж тэгээ бүр төвээгээд те тэгээд нөхөр 6 сар орс одоо ял авч исэн шоронд сууж исэн баг. За тэгээ тэр үеийнхаа талаар бас өгсөн ярилцлагатаа бол за би тэр үед бас арай жоохон галзуу байсан юм а гэж өндөр насанд төрсэн хойно бол тийм яриас өгч исэн баг. За тэгээд тэр асуудал олон юмнууд бол зөвхөн одоо цэнгэлтгэд бас байгаагүй гэдгийг бас дурдхан зүйтэй. За 1978 оны 4 сарын 2-нд одоо Хамес бол одоо Велес багийнхаа Колон гэж багийн хэсэг хийсэн тоглолтод бол одоо маш бухимдсан. Тэгээ тийм ч учраас одоо зүгээр дасалжуулагчтайгаа одоо Карлос Каваняро гэж дасалжуулагчтай яриа өрнүүлж байгаа сүултээ хэрүүл болоод тэрэндээ уурлаад дасалжуулагчаа багалзуурцсан гэдэг одоо ийм яриа бол ам дамжсан яриа бол гарч ирсэн байт юм байна. Гэтэ тэрийг бол баталгаа бол байхгүй гэж. Тэгээд энэ нэг сэтгүүлч байлаа айгу гоё битсэн баг. Тэр нэг гараар багалзуурцсан гэдэг ярьж байгаа. Хамесийн хувьд бол гараа ашиглаад маш сайн сурцсан байсан. Нэг талдаа бол зодон цохон юм болоход хамгийн түрүүнд явдаг байсан. Нөгөө талаас Велесийн одоо албан бусны Брава тим буюу баг буюу одоо фэнүүдийн баг тийм ээ. Албан бус яг фэнүүдийн багийн хаалгачаар тоглодог байсан гэж. За тэгээ тэр багт бол зөвхөн яг албан ёсны гишүүд болон багийн фэнүүд дэмжигчд одоо Брава буюу одоо нөгөө нэг галзуу дэмжигчд бол зөвхөн тоглохын эрхтэй байдаг байсан байгаа. За эдгээр дундаас одоо бүр нэг тоглогч бол одоо фэнүүдийн багаасаа бүр үндсэн баг руу дэвшиж тоглож болол байсан удаатай байдгийн бэлэр Родолфо Эрнандес гэж тоглогч бол одоо бүр үндсэн баг тоглоод сүүлдээ Португалд карьер нь үргэлжлээ. Португалд олон жил тоглоод сүүлдээ дасалжуулагч хүртэл болоод явсан юм сонирхолтой түүх бас байдгийн байна. За 1980 он гэхэд бол Хамесийн нэр хүнд бол маш өндөр төрсэн байсан. Ялангуяа Велес Сарсфилдийн фэнүүд Велес Сарсфилд клубын хүрээнд бол за тэгээд тэр үед байсан клубын ерөнхийлөгч Рикардо Петрака гэж хүн бол хэнийг Раул Хамесийг клубын хөл бөмбөгийн департаментын одоо толгоогоор томилсон баг. За тэр нь одоо цагийн хэлгээр юу гэхээр хөл бөмбөг хариуцсан захиралтай директор футбол гэж байдаг шүү дээ одоо цагт те. Ер нь бол тэрүүгээр томилсон гэсэн. Яг энэ байран дээр нэг жил орчим болсон. За тэгээ буцаад нөгөө фэнүүдтэй нэгдсэн. Гэхдээ нэг жилийн хугацаанд бол одоо бас эргэлзээгүй амжилтыг бол одоо үзүүлсэн багийн хувьд бол. За Copa Libertadores гэж одоо домогт том тэмцээн байдаг. За Copa Libertadores-ийн хувьд бол одоо бидний мэддэг Европын хөлбөмбөгийн холбооны аваргуудын лиг, Африкийн хөлбөмбөгийн холбооны аваргуудын лиг, Азийн хөлбөмбөгийн холбооны аваргуудын лиг гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан Өмнөд Америк ТV-ийн одоо клубүүдийн хөлбөмбөгийн дээд тэмцээн байгаа. За тэгээд Copa Libertadores тэмцээнд бол одоо River Plate-ийг домогт River Plate-ийг одоо мулталж байсан байдаг. За тэр үед бол Carlos Ishia, Jorge Jose Gonzalez, Julio Falcone, Osvaldo Piazza гэх мэт одоо тоглогчид бол гайхалтай тоглолтыг үзүүлж River Plate-ийг мулталж байсан байдаг. За тэгээд Хамесийг бол одоо юу яхаас өмнө хөл спортын захирал болохоос өмнө бол одоо юу яасан байна. Альфредо Бермудес, Антонио Челински, Хуан Карлос Монтано гэх мэт одоо энэ залуучууд бол академиас гарч ирж одоо мундаг амжилтыг үзүүлээд за тэгээд бүр мөнгөн медаль хүртэл авсан. За тэгээд цомдоо шүвгийн дөрөв хүртэл явсан юм амжилтыг бол үзүүлсэн байт юм бэлээ. За гэхдээ Хамес бол тэр өмнөх амжилтууд бол өөрт нь ерөөсө сонирн байгаагүй. Тэр гурван академиас гарч ирсэн гурвыг бол ерөнхийд нь шууд киксэн үндсэн багасаа. За тэгээд Хорхе Солари дасалжуулагчийн удирдлагад орвол бол одоо шүвгийн дөрөвт Copa Libertadores тэмцээний шүвгийн дөрөвт интернационал багт л одоо хожигдож мултарж исэн байдаг. За гэхдээ энэ нь бол тухайн үеийн Велес Сарсфилд багийн хувьд бол маш том амжилт байсан. Интернационал ч өөрөө домогт баг байсан. Тэгээ тийм учраас энэ одоо Хорхе Соларыг томилсон. За тэр залуучуудаа одоо үндсэн багаас одоо ерөнхийдөө киксэн. Энэ шийдвэрүүд нь бол эцсийн үр дүнд хүрсэн гэж бол үздэг. За сонирхолтой нь Хорхе Солари гэж та хэд маань бол одоо сонсоод бас таньж байгаа нэр байгаа байх. За Хорхе Соларигийн хувьд бол одоо Велес Сарсфилд, Ньюс Олд Бойс, River Plate багуудад тоглож исэн хөлбөмбөгч байсан. 60-аад он тоглож исэн. За тэгээд дараа нь дасалжуулагч болоод 80 онд бол багийг бол удирдах исэн байгаа. Хамес сонирхолтой нь Хорхе Соларигийн дүү хин гэж боловсон Эдуардо Солари гэж бол байгаа уучлаар байсан гинэ. Эдуардо Солари гэж бас хөлбөмбөгч байсан. Эдуардо Соларигийн 3 хүү байдаг. За Эдуардо Соларигийн 3 хүү гуруула хөл бөмбөгчин болсон. Том нь Сантьяго Солари, дараагийн хоёр нь Эстебан Давид Солари гэж хүүхдүүд бол байдаг. За тэгээ хамгийн том хүн болох одоо Сантьяго Солари бол Реал Мадридэд тоглож явсан. За бас Интер Милан тоглож байсан. Реал Мадридийн 2000-ад оны их үеийн анхны Галактикогийн үеийн одоо 3 жилийн хугацаанд 7 цом өргөсөн одоо гайхалтай бүрэлдэхүүний гарааны тоглож байсан. 2001, 2003 онд Ла Лиг төрүүлсэн. 2003 онд Испани Супер цом төрүүлсэн. 2002 онд одоо аваргуудын лигт төрүүлсэн Зиданы одоо
гайхалтай гойдолтоор одоо Баер Ливеркузеныг хождог шүү дээ. Тэр тоглолтын Зиданы гайхалтай гойдолтын яг дамжуултын нь Роберто Карлос өгдөг. За Роберто Карлосыг зүүн жигүүрлээ уралдуулж гаргаж өгсөн дамжуултыг Сантьяго Эрнандес Солари өгчээсэн байдаг та давталтын үзээрэй. За тэгээ 2002 онд UEFA-гийн Европын хөлбөмбөг албаны супер цом 2002 оны одоо төв хоорондын авраг хууч нэг хэсэг клубын дэлхийн аврагаас одоо буцаад төв хоорондын авраг болсон. Энэ цомод одоо төрүүлж байсан. Сери Ад Интер Миланд очоод одоо Сери Ад 3 дараалж төрүүлээд Коппа Италиа төрүүлээд ингэж явсан одоо ийм гайхалтай карьертай Сантьяго Эрнандес Солари гэж тоглогч чинь одоо ах бол Хорхе Солари гэж хүнийг Раул Хамес томилж одоо Велес Сарсфилдийг тасалжуулж байсан байт юм байна. За тэгээд урт хугацаанд спортын захиалаар ажиллаагүй ч гэсэн яг нөгөө Фортинеро Споро Circulero Fortin гэдэг нөгөө групп байгаа шүү дээ. Тэд нар дундах одоо нэр хүнд нь бол одоо ёстой жинхэнэ зүүж багтахааргүй ийм л одоо төгс нэр хүндтэй байсан. Агаар орхооргүй одоо өөр ямар хэллэг байдгийг ийм одоо гайхалтай нэр хүндтэй болцсон байсан. Тэгээд сонирхолтой нь одоо энэ Браво буюу галзуу ультра фанатууд болон яг удирдах зөвлөлд ерөнхийлөгч зохион байгуулалт те энэ хоёрын хооронд ингэж одоо асуудалгүйгээр хувирж шилжиж ингэж чаддаг хүн бол одоо бас хөл бөмбөгт човор. За энэ клубийн хувьд бол энэ хүн ийм одоо хүн нь бол байсан байгаамаа. За тэгээд одоо гудамжны зодон хийдэг мөртлөө баг менеж хийж чаддаг те 12 сарын хугацаанд бол клубыг яаж амжилтанд хүргэж чадах вэ гэдэг харуулчаад өөрөө үзэгчдийнхаа суудал руу буцаад нэгдсэн. Ийм сонирхолтой хүн бол байж байгаа. За тэгээд 1986 оны дэлхийн аваргын шүүгийн 8-ын тоглолтод Аргентин, Англи хоёр хоорондоо тоглох гээд гарч ирээд ингэ байж хад бол одоо тэр домогт тоглолтод Ацтека цэнгэлтгэр Мексик улсын одоо Мехико хотын Ацтека цэнгэлтгэд бол одоо ирчихсэн байж исэн. За тэгээд дээрээс нь бол одоо тэр цаг үед Аргентины хөл бөмбөгийн хамгийн нэр хүндтэй хамгийн танигдсан хүмүүсийн нэг болсон байсан. Раул Хамесийн хувьд зөвхөн одоо Велес Сарсфилд клуб биш, зөвхөн одоо Ланерс гэж одоо дүүрэг биш Буэнос Айресын Аргентины хөл бөмбөгийн хамгийн том хүмүүсийн нэг болсон байсан баг. За тэгээд Мексик улс руу бол одоо Аргентины багийн албан ёсны одоо арын албаны нэг нь болж одоо official гэдэг шүү дээ. Төлөөлөгчдийн нэгээр бол явсан байдаг. За тэгээд яг тэр тоглолтоор бол одоо 1986 оны 6 сарын 22-нд Мексик улсын Мехико хотын Ацтека цэнгэлтгэд шүүгийн дэлхийн аваргын шүүгийн 8-д Аргентин болон Английн шгшээ багууд тоглоод эхлэхэд бол одоо хин Раул Хамес яг фэнүүд дундаа орчихсон тоглолтоо үзээд эхэлж байсан. За талбай дээр Английн хамгаалтыг бол Диего Марадона будаа болгож байсан. Ийм одоо гайхалтай тоглолтыг үзүүлж байсан. Бас нэг асуудалтай мэдээж гол хийсэн. Бурхны гар тийм ээ. Гол хийсэн энэ гайхалтай тоглолт талбай дээр болчихсон бол талбайгаас гадна хажууд болол одоо хоёр багуудын фэнүүдийн маргаан хэрүүл завсүүлдэ бүр зодон хүртэл болж байсан. За тэгээд яг тэр дунд мэдээж яаж Раул Хамес зүгээр байх вэ? Хамгийн түрүүнд хамгийн урд нь бол тэр зодон дунд бол одоо төрүүлээд явж исэн байдаг. За тэгээ Раул Хамесийн хамгийн алдартай зургуудыг амар бэк би хаата булчин одоо гагсан залуу тэгээд ийм шар үстэй тэгээд ингээд өөр Английн нэг фэнийг ингээд айцсан тогсож байгаа фэнийг зогж байгаа юм зураг нь бол байдаг. За энэ бол Раул Хамес байгаа. Тэгээд энэ зураг өөрийнх нь нэр төрийг бол одоо бүр батлаад бүр нэр хүндтэй болоод бүр Аргентинд домог болсон. За мэдээж талбай дээр Марадона тэн чи бүгдийг хурж гол хийгээд эсвэл гараараа гол хийгээд бурхны гар гээд явж байгаа талбай хажууд бол Раул Хамес англичуудаа зодон хийгээд ингээд явж байгаа. За яг тэр үед тайлбарлагчдын нэг нь бол өстой үзлийн байж болохгүй аимшигын юм бол одоо талбайн гадна энэ фэнүүд донд болж гинэ гэж тайлбарлагчд бол хэлж исэн байгаа. За тэгээ энэ зураг өөрөө энэ уур амьсгал өөрөө энэ нэр төр өөрөө аргентинчүүдийн хувьд маш одоо юм чухал нөлөө байсан. Одоо гол одоо нөлөөнүүдийнх нь нэг нь бол яг энэ тоглолтоос 4 жилийн өмнө буюу одоо 1982 онд бол Англитай Фалкландын дайнд ялагдчихсан байсан Фалкландын арлуудыг өөрсдийн гэж үздэг аргентинчүүд одоо хүртэл одоо хуулиасандаа бол аль биесээ өөрсдөө ингэж үздэг. Тэгээд шууд цэргүүдээ оруулаад эзэлсэн. За англичууд одоо мэдээж цэрэг явуулсан тийж 40 50 хоногийн дайн байлдаан болсон. За тэгээд сүүлд нь бол аргентинчууд бууж өгч бол ялагдсан. Би андруг бол 400 гаруй одоо цэрэг бол амнаас алдсан байдаг. Аргентины талаас Английн талаас 200 гаруй цэрэг амнаас алдсан юм одоо дайн бол болсон байна. Яг аль биесээр бүр одоо нөгөө declare war буюу дайн бол зарлаагүй. Гэтэ энэ бол одоо дайн гэх юм уу байлдаан бол болсон байдаг. За тэгээд тэрэнд ялагдсан учраас ингээд ийм бас одоо ичгүүртэй ийм
одоо нэр төрөө алдсан юм зүйл болцсон байсан. Тэгээд тэрний дараа яг англитай таарах нь өөрөө тэрний бас айгүй том одоо хэсэг байсан. За тэгээд тэр зураг болол одоо том нөлөө басан юм зураг болол байсан. За тэгээд дараагийн шатанд одоо Аргентин шалгараа дараагийн шатанд шалгараад явах хооронд бол одоо нөгөө галзуу фэнүүд буюу одоо барраас те нөгөө галзуу фэнүүд чи янз бүрийн англи болон Британий туг муг далбаа өмсгөл янз бүрийн юмнууд олон авцсан. Тэгээд тэднийг нь одоо шатааж уурж мараад ийм юм болж исэн гэж байгаа. Тэгээд хэдийгээр одоо дэлхийн аваргын түүхэнд хамгийн асуудалтай нэг ба шүтдэг нэг бол хамгийн асуудалтай одоо бурхны гар голыг Марадона тэр өдөрт оруулсан ч гэсэн одоо тэр цэнгэлтгийг хоёр хуваагдсан нэр төртөөгөр одоо орхисон цорын ганц хүн Марадона байгаагүй маа гэж. Тэгээ анти хиро гэж үг байдаг шүү дээ. Яг баатар биш, дайсан биш нэг юм хуваагдуулсан тий. Тэр цорын ганц хүн Марадона байгаагүй маа гэж нөгөөт нь мэдээж Раул Хамес байсныг бол энэ ч онцолж дурдсан байгаамаа. Хиний Раул Хамесийн нэр төр болоод одоо түүхэн байгаагүй өндөртөө толчихсан байсан. Энэ цаг үед бол ийм алдартай бүр болчихсон тий. Ийм болол байсан. Хөлбөмбөгийн ертөнцийн чухал хүн байсан эсвэл Аргентин дайраа алдартай болсон. За Аргентин мэдээж төрүүлсэн. За тэгээд Буэнос Айрес хотод том төв талбайгийн хоорондоо аргентинчууд бол одоо баяраа ээж тэмдэглэсэн. За албан ёсны багийн одоо баяраа тэмдэглэж байгаа хэсэг дээр бол Раул Хамес өргөдөж багтаага хамт Марадонатай хамт бол одоо баяраа тэмдэглэсэн байдаг. За тэгээд тэрнээс төд удалгүй гэхдээ одоо Вэлес рүүгээ буцах одоо юм зам нь болол бас гарсан байдаг. За тэгээ 1992 он гэхэд бол Вэлес Сарсфилд баг бол санхүүгийн маш том асуудалд орцсон байсан. За тэр үед бол Рикардо Петрака ерөнхийлөгчөөр эргэж ирсэн. За тэгээд Хамесиг бол одоо дид ерөнхийлөгчөөр гэх юм уу. Манайхаар дид гэх үү одоо орлого гэх үү те. Дид л юм да. Дид ерөнхийлөгчөөр бол томилсон. За тэгээд тэр үед бол одоо хөл бөмбөгийн талын бүх зүйлийг нь бол хариуцуулж өгсөн. За тэгээд тэр үед бол одоо Эдуардо Манера гэж дасгалжуулагчийн хэдийгээр богино хугацаанд ч гэсэн амжилттай одоо юуг бол дасалж болсон цаг үеийг бол одоо захирч шийдвэрүүдийн гаргаж байсан Раул Хамесийн хувьд. За тэгээ Аргентины хөлбөмбөгийн дээдлийг бол айгүй олон жилийн хугацаанд Апертура Клаусура гэж юм хоёр одоо хэсгээс бүрдэж явдаг байсан. За одоо бол ер нь ингээ айгүй олон сүүлийн жилүүдэд нэг болол нэг яваал ингээл айгүй олон юм яваад байгаа. Одоо бол Апертура Клаусура гэж буцаад явдаг байсан. За энэ юу юм гэхээр Апертура гэдэг нь нээлтийн гэд хэлчихье. Оны нээлтийн улирал буюу улирлын нээлтийн лиг гэх үү, улирал гэх үү. За юу гэмээр юм бэ? Нээлтийн тэмцээн лиг нэгэ хэлж тий. Оны эхэнд болдог. За энэ нь бол ингээ бүх багууд бүгдээрээ хоорондоо тоглоод ингээд нэг аварга тодруулчих. За Клаусура нь намар болдог, намраас өвөл болдог. За тэр нь бас ингээд бүх багууд нь яваад ер нь аварга тодруулдаг. За ингээд тэр нь гэхдээ систем нь бол агай олон жил янз бүрээр өөрчлөгдсөн. Одоо заримдаа тэр хоёрын лигийн шатны аваргууд нь хоорондоо тоглоод одоо аварга тодордог байсан. За заримдаа болохоор хоёр лиг хуваагдсан мөртлөө тэдэн дотор хоёр хуваагдаж тоглодог ч юм уу. Ингээд янз бүр айгу олон удаа өөрчлөгдөж ирсэн. За тэгээ 1991-92 оны Клаусура буюу улирлын хаалтын лигт бол одоо энэ Эдуардо Манера гэж дасгалжуулагч удирдлагаар Раул Хамес одоо хиний ерөнхийлөгчийнхөө одоо яг баруун гараар ажиллаж байхдаа бол 2 дугаар байранд орсон байгаа. За тэгээд дараа нь бас Апертура буюу дараа жилийнхаа улирлын одоо нээлтийн тэмцээнээр бол лигээр бол бас одоо дагуу байранд орж байсан байдаг. За тэгээд Эдуардо Манера дасгалжуулагч явсны дараа бол одоо дараагийн дасгалжуулагчийг бол одоо хэнийг олох вэ гэдэг бол айгу сонирхолтой шийдвэр бол байсан. За тэгээд дараагийн дасгалжуулагчаар бол одоо Эл Фортин гэж одоо хочтой одоо бүр аль хэдийн нэрээ баталчихсан энэ хүнийг сонгосон нь Карлос Бианки. За Карлос Бианкигийн хувьд бол одоо Вэлес Сарсфилдэд тоглогч байсан, гол оруулж ирсэн. За тэгээ Франц руу яваад мэргэжлийн карьераа өргөжлүүлж байсан. За тэгээд дасгалжуулагчаар бол одоо тухайн цаг үедээ бол бас ийм сонирхолтой шийдвэр бол болсон байдаг. За тэгээ Эл Фортин хочтой Карлос Бианкигийн хувьд бол дасгалжуулагчийн карьер нь шинэ байсан. За тэгээд Хамесийн хувьд бол одоо энэ захиргаанд ажиллаж байгаа яг захирлаар ажиллаж байгаа үедээ бол карьертаа мэдээж анхны удаа биш хэд удаа маш том рисктэй шийдвэрүүдийг гаргаж ирсэн бол энэ удаагийн Карлос Бианкиг томилсон бол бас л одоо том шийдвэр бол байсан, рисктэй шийдвэр байсан, эрсдэлтэй шийдвэр байсан. Тэгээ дээрэс нь өөрөө бол яг үнэндээ хэнийг Карлос Бианкиг Вэлес Сарсфилдийн дасгалжуулагчаар томилохыг бол хүсэж байгаагүй гэдгийг бол Аргентины хөл бөмбөгийн одоо судлаач Вэлес Сарсфилдийн түүх судлаач Степан Бекерман гэж бол судлаач хүн хэлжсэн байт юм байна. Тэгээд гол нь одоо дуртай дургу зөвшөөрсөн гол одоо энэ хүнийг сонгосон шалтгаан юу гэхээр нөгөө нэг дөрвөн одоо
бүлэг байдаг гэсэн шүү дээ. Тэдний нэг нь болох одоо Cruzada Renovadora гэж одоо бүлгийн тэргүүн Juan Carlos Gonzalez гэж хүний одоо санал болгосныг зөвшөөрж, дуртай дургу зөвшөөрж Carlos Bianchi-г бол томилж исэн болол байд юм. За гэхдээ тэр шийдвэр бол маш том үр дүндээ хүрсэн сюрприз болсон. Carlos Bianchi-гийн баг бүрэлдэхүүн бол одоо 1993 оны хаалтны лигт бол 7 гол алдаж одоо гайхалтай одоо форумтай явж одоо төрүүлсэн байдаг. Үнэхээр гайхалтай төрүүлсэн. За тэгээд хамгийн том тэнцэнээс гарч иж байгаа зүйл нь 1994 оны Copa Libertadores орох их авч. За нэгдүгээр лигтээ одоо гайхалтай амжилттай төрүүллээ. Тэгээд дараа жил нь ТV-ийн авахд орох ийм том эрхийг бол авсан байдаг. За тэгээд 1994 оны Copa Libertadores тэмцээнд бол Defensor Sporting Minerva болон Atletico Junior гэсэн багууд бол Vélez Sarsfield-д бол том өсөлтөн болж чадаагүй. За ингээд амархан чайшин гэхдээ амархан одоо тодорхой хэмжээнд боломжийн одоо юугаар бол амжилтаар нэлээд амархан нөгөө байдаг. Зөвхөн амархан гэж зүг баха. Хожиж явсаар гоо одоо финалд гарч ирсэн 8 сард. За тэгээд 94 оны 8 сард бол одоо Sao Paulo хотын домогт Sao Paulo клубын эсрэг бол одоо тоглохоор болсон. За тэгээд тэр үед бол Tele Santana гэж дасгалжуулагч Sao Paulo-г бол одоо дасгалжуулж ирсэн. За тэр багийн бүрэлдэхүүний та хэдэд танилцуулбал маш сонирхолтой. Sao Paulo-д нь бол энэ тэр үед Copa Libertadores одоо home away тоглолдог байсан. Эхний тоглолт бол Jose Amalfitani-г нөгөө нэг домогт ерөнхийлөгчийн нэрээр нэрлэгдсэн. Цэнгэлтгэд болсон Buenos Aires-д тэгээ хариу тоглолт бол 7 хоногийн дараа Sao Paulo-д бол болсон байдаг. Аргентинчууд маань одоо талбай дээр хүлээж авсан тоглолтод бол Vélez Sarsfield-ийн гараанд ганц одоо Аргентин биш тоглогч байсан. За тэр нь бол José Luis Chilavert гэж тоглогч байсан. За энэ тоглогчийг мэддэг хүмүүс маань та хэд байна. Сайн мэдж байгаа. Хэрвээ мэдгүй хүмүүс бол товчхон танилцуулбал José Luis Chilavert бол одоо Парагвайгийн хөл бөмбөгийн, Латин Америкийн хөл бөмбөгийн домог хамгийн сонирхолтой нь чөлөө цохилт гайхалтай зөгтөг ийм тоглогч бол байсан. Солгоогоор чөлөө цохилт зөгтөг. Мэргэжлийн карьертаа бол 67 голыг бол оруулж исэн байдаг. Тургуулийн цохилт зөгтөг, чөлөө цохилт зөгтөг ийм хаалгач бол байсан. 1997 оны Copa Americад Аргентины эсрэг чөлөө цохилт хийж явсан хаалгач бол Carlos Bianchi дасгалжуулагч удирдлагадор José Luis Chilavert гарааны хаалгач байсан байна. Нөгөө талд хамгийн сонирхолтой нөгөө талд Sao Paulo клубын бүрэлдэхүүнд бол одоо 1998 оны дэлхийн аврах шалралт тэмцээнээр Бразилийн бүрэлдэхүүнд явж исэн Junior Baiano гэж хамгаалагч гарааны хамгаалагч нь байсан. Төвийн хагас шүү. Төвийн хагас дээр Бразилийн хөлбөмбөгийн домог, AC Milan-ы домог, Ромагийн домог Кафу тоглож ирсэн. Маш залуу Кафу тэр үед Sao Paulo-гийн гарааны тоглогч байсан. Гэхдээ төвийн хагасаар тоглож ирсэн байдаг. За тэгээд тэр Sao Paulo-гийн одоо гарааны хаалгач Zetti гэж ташаа тустай хаалгач багийн хаалгач байсан бол сэлгэнд нь залуу хаалгач Rogerio Ceni байсан байдаг. За ингээд маш сонирхолтой нь энэ Vélez Sarsfield Sao Paulo гэж хоёр клуб 1994 оны Copa Libertadores-ийн финалд Учаад хараа тоглож байхад нэгнийх нь гарааны хаалгач нөгөөх нь сэлгээний хаалгач хөл бөмбөгийн түүхэнд хамгийн олон гол оруулсан хоёр хаалгач байсан баг. За Rogerio Ceni-ийн хувьд бол хөл бөмбөгийн түүхэнд хамгийн олон гол оруулсан хаалгач байдаг. За дээрэс нь хөл бөмбөгийн түүхэнд хамгийн олон тоглолтод оролцсон тоглогчдын нэг бол байдаг. Мэргэжлийн карьертаа 129 голыг Rogerio Ceni оруулсан байдаг. Мэргэжлийн хөл бөмбөгт 1226 тоглолтод оролцсон байдаг. За мэргэжлийн карьерийнхаа хэдэн үйлрлийн байж одоо 20 хэд үйлрэл 1990 оноос эхлээд 2015 онд дууссан 25 жил 26 үйлрлийн хугацааны нэгэн үйлрлийг л өөр багт өнгөрүүлсэн. Тэр нь Sinop гэж бол баг байсан. Тэрнээс бусад бүх үйлрлийг Sao Paulo клубод тоглосон. Ийм бол одоо домогт хаалгач бол байдаг. Тэгээд 1994 он гэхэд бол дөнгөж карьер нь эхлээд тоглоод явж байсан. 21 настай хэм бол Rogerio Ceni энэ 1994 оны Copa Libertadores финалийн сэлгээнд сууж исэн байдгийн байна. За тэгээд дээрэс нь сэлгээнээс нь орж ирж тоглож байсан залуухан тоглогч тэр үед 21-т төвийн хагас довтлооны төвийн хагас бололоо байсан. За тэр бол Juninho Paulista гэж залуу байсан. За Juninho Paulista-гийн хувьд бол одоо 2002 оны дэлхийн аврах шалралт тэмцээний бүрэлдэхүүн Бразилтай хамт явж болол одоо зам өргөж байсан, дэлхийн авраг болж байсан. За Middlesbrough клубд 90-ад онд бол одоо тоглож бас гайхуулж ийм гой тоглолтыг бол үзүүлж исэн ийм тоглогч бол байсан. За тэгээ 1994 оны Copa Libertadores финалийн эхний тоглолтод бол одоо ийм сонирхолтой эхний чиглэлгүй ийм учраанд бол ийм сонирхолтой бүрэлдэхүүнүүд тоглосон байна. Тэгээ эхний тоглолтод бол Vélez Sarsfield талбай дээр нийтийг харьцаад хоцсон энэ тоглолтод Omar Assad цорын ганц голыг оруулсан байдаг. За тэгээ хариу тоглолтод Sao Paulo одоо Müller гэж довтлогч нь бол цорын ганц голыг
тоглолтыг оруулснаар бол хоцсон байдаг тэр тоглолтод. За тэгээд нийлбэр дүнгээр 1-1-ээр тэнцсэн учраас одоо пенальт бол зохиор болсон. За тэгээд пенальт зохихоос өмнө ч гэсэн одоо Хосе Луис Чилаберт бол одоо энэ тоглолтод гайхалтай одоо тоглолтыг бол үзүүлсэн байдаг. За тэгээд дараа нь пенальт болсон үед бол одоо Сао Паулогийн гол од тоглогчдын нэг Пелиньягийн пенальтыг бол одоо гайхалтай хаасан байдаг. За тэгээд Вэлес Сарсфилдийн хожлын буюу түүх бүтээсэн голыг бол Роберто Помпей оруулж болол Вэлес Сарсфилд анх удаага Либертадорес тэмд цомдоо төрүүлж одоо ТV-ха аваргууд бол болсон байдаг. За энэ тоглолтод тэгээд Раул Хамес бол өөрөөгөө байгааг бас мэдрүүлсэн. Тэгээд тоглолтын эхний үеийн завсарлагын үеэр одоо эн чинь 1-1 болоод нийлбэр дүн тэнцсэн байж байгаа шүү дээ. Тийм үеэр бол одоо шүүгчдийн өрөөг цөм зөхиж ороод Эрнесто Филиппи гэж Уругвай шүүгч бол ажиллаж байсан. Тэгээ Эрнесто Филиппид хандаж чи бол миний амьдралдаа харсан анхны бөгөөд цорын ганц хулчуур Уругвай хүн байна гэж ууралж бол хандсан байдгийм байлээ. За тэгээ мэдээж одоо нөхрийг холдуулаад ингээд аваа явсан хүмүүс. За тэгээд хүмүүс бол одоо 2 дугаар үед шүүгч бол одоо илүү шударга шүүсэн гэж бас тоглоомоор бол хүмүүс ярьдаг. Гэтэ шүүгч ямар нэг улаан цайн одоо айл нэг тал шүүсэн зүйл бол гарч байгаагүй юм байлээ. Хэрвээ тэгсэн бол мэдээж асуудал болно шүү дээ, тий. Гэтэ тэгж байгаагүй юм байлээ. За тэгээд тэрний дараа бол 1996 онд Аргентиныхаа 2 лигтээ одоо Апертура болон Клаусура 2 лигтээ хуйланд төрүүлсэн байдаг. Вэлес Сарсфилдийн хувьд бол за тэр үед бол бүр Хамес ерөнхийлөгч болцсон байдаг. 1996 оны сонгуулаараа сонгогдоод бүр ерөнхийлөгч болцсон байсан. За тэгээ 1996 онд одоо Интер American Cup гэж супер цом гэд цомуудаа бол 96 онд одоо юу яасан төрүүлсэн. За дараа нь 1997 онд бол одоо Copa Sudamericana гэж цомдоо төрүүлсэн. За харьцуулах юм бол Copa Sudamericana гэдэг нь одоо одоогийн бол Европа лиг хуучны UEFA-гийн цомтой тэнцвүүц одоо 2 дахь левлийн цом болол байдаг бас ТV авраг гэсэн үг. За энэ цомдоо бол дараа жилд нь бас төрүүлсэн. За гэхдээ хэнийг Хамесийг ерөнхийлөгч болохоос яг өмнө нь бол одоо систем удирдлагын систем жоохон өөрчлөгдсөн байсан. Тэрэн дээр юу гэхээр одоо дөрөв нөгөө агруппасион гэдэг нөгөө нэг группүүд байгаа шүү дээ, тийм. Тэр группийн одоо төлөөлөгчд бол бүгдээрээ одоо манайхаар бол тузын гишүүд дунд нь 4 группийн гишүүд нь бүгднгээс нь гишүүд бол одоо ордог болцсон байсан юм байна. Тэгэхээр бүгдээрээ одоо дундаа хилцэж клубийн ашиг сонирхол шийдвэрүүдийг бол гаргадаг болсон юм системтэй болцсон байсан юм байна. Тэгээд 94 онд бол одоо Хектор Гаудио гэж одоо Унидад Велесана гэж одоо группийнх нь хүн бол одоо Петракаг орлж ерхийлэгч бол одоо жишээ нь болж исэн байдаг. За тэгээ ингээд 4 өөр группийнх нь хүмүүс төлөөлөгч байх нь бол одоо дундаасаа шийдвэр гаргах нь энэ цаг үеийнхэнд энэ мундаг амжилт үзүүлснээр бас том одоо суурь нь болсон зөвхөн Раул Хамес гэлтгүү. Тэгээд Раул Хамесийн одоо энэ мундаг харизма тийм характер нь бол одоо ганц шийдвэрүүд нь байгаагүй, одоо ганц нөлөөнд байгаагүй. Мань үний характерыг балансалж ирсэн зүйл нь нөгөө комис тийм ээ шийдвэр гаргахад бол 4 группээс одоо бүр 4 группийн төлөөлөгчдөөс бүрдсэн комис байсан. Комис гэх юм уу туз гэх үү тийм. Тэр байсан нь бол одоо тухайн Велесийн айгуу том амжилтын суурь болж исэн гэж. За тэгээ 96 он сая сонгогдсон гэдгсэн шүү дээ. Тэгээ 96 он сонгогдтоо бол анх удаага El Circulo 14 гэж одоо энэ группээс нь одоо юу яасан сонгогдсон ерөнхийлөгч болж исэн байлээ. Өмнө нь энэ группээс бол ерөнхийлөгч болж исэн удаа бол байгаагүй. За тэр нөгөө Хосе Амалфитани гэж ерөнхийлөгчөө шүүмжилж боссон анх групп шүү дээ. Тэгээ энэ цаг үед бол айгүй олон жил болцсон байсан. 40-50 жилийн түүхтэй болцсон юм групп байсан ч ерөнхийлөгч бол анх удаагаар Раул Хамес энэ группээс сонгогдсон байгаа. За тэгээд ерөн карьерийнхаа хугацаанд бол Раул Хамес яг бусад одоо супер клубүүд, алдартай клубүүд болох одоо жишээ нь Аргентинта гэх юм бол River Plate болон Boca Juniors тэдний одоо ерөнхийлөгчд ч юм уу удирдлага засаглалын одоо захирлууд те тэр хүмүүсээс бол одоо өөрийгөө маш өөрөөр одоо илэрхийлдэг, өөрийгөө өөрөөр харуулж исэн, өөрөөр одоо ханддаг юм хүн болол байсан. Өөрөө угаасаа нөгөө нэг үзэгчд дундах бэнүүдийн төлөөлөл байж байгаа зүйлдээ ерөнхийлөгч басан учраас маш өөр байсан. Тэгээд өөрөө бол бас ярьцлага өгсөн байлээ л дээ. Дараа нь Angels with Dirty Faces гэж одоо мундаг Jonathan Wilson-ийн хөлбөмбөгийн мундаг сэтгүүлч байдаг. Тэр хүний бичсэн Аргентины хөлбөмбөгийн талаар бичсэн 16 онд гарсан юм ном байдаг. Тэгээд тэр номон дээр өгсөн ярьцлагандаа бол би бол тэр цаг үед юу яасан манай багийнхан болон би бол одоо энэ хөлбөмбөгийн төлөөлөгчд эйжентүүдийг бол хол байлгадаг байсан. Бид нар тиймтэй дийл бол хийдэггүй байсан. Бид нар бол шударгаар шууд тоглогчтойгоо болон бусад одоо дийл хийж байгаа тийм
гэрээлцлэж байгаа хүмүүстэйгээ шууд одоо ярьдаг байсан. Гэхдээ тэрийг хөлбөмбөгийн клубэд бол одоо байнгын хэрэгжүүлэхэд бол тийм амар бол байгаагүй гэж бол өөрөө хэлжсэн байт юм байлаа. За тэгээ 90 оны сүүл гэхэд бол одоо үзэгчдийн суудалтай суудлаас фэнүүдтэй гаалцдаг, тэ фэнүүдтэйг төлөөлдөг ингээ байдаг процесс нь бол өөрчлөгдөв. Бүр яг одоо удирдах зөвлөлийн өөрөө одоо офис руу бол одоо бүрэн шилжилсэн болол байсан. За тэгээ тэр одоо өөрийнхөө яг суудаг тэр цэнгэлдэх дотор нь ла пандия гэж нэрлэдэг яг өөрийнх нь одоо фэнүүдийн суудаг хэсгийтэй бол илүү залуу, илүү ууртай залуучуудыг бол одоо залгамжлаагаа болгож үлдээсэн байдгаа. За тэгээд ерөнхийлөгчдийн сонгуулийн дараа бол одоо Circulo 14-ийнхаа гишүүдээс бол бас клубын чухал байруудад бол юу яасан хүмүүсийг бол томилсон, ялангуяа хөлбөмбөгийн тал дээр. Тэдний нэг нь болох одоо Карлос Мойсад гэж хүн бол одоо Хеник Хамесийг 3 жилийн хугацаанд бас одоо залгамжлаа болж ерөнхийлөгч болж исэн байлээ. Байт юм байлээ. Тэгэнгүүтээ 2002 онд сонгогдоод тэр хүн 3 жил болоод тэрний дараа 2005 онд Хамес буцаад ерөнхийлөгч болж сонгогдсон байт юм байлээ. За тэгээ 2005 онд Раул Хамес дахиад сонгогдоод ерөнхийлөгч болсны дараагаар бол одоо энэ санхүүгийн асуудал, за тэр санхүүгийн асуудлуудтайгаа яаж нүүр тулж давах вэ? Тэрнийхээ өрөөнд тэрийг яаж шийдэх вэ? Тэгээд талбай дээр хамжилтаа яаж үргэлжлүүлэх вэ гэдэг бол хамгийн том одоо чаленж нь болсон байдаг, хамгийн том шалгуур нь болсон байдаг. За тэгээд тэр үед бол одоо тоглогчтой зарах асуудал зөндөө гарч исэн. За тэгээд одоо 8 хийх мөнгө, цалин нэмэх, контракт хийх гэрээ мөнгө бол айгүй асуудалтай байсан. Гэсэн мөртөө талбай дээр хамжилт бол үргэлжилсээр байсан. 2005 оны клаузура буюу одоо хувьлалын хаалтын одоо лигт бол төрүүлсэн жишээ нь тэгээд цом амжилт авчираад байсан мөртлөө санхүүгийн асуудалд нь үргэлжлээд байсан. За тэгээд өөрөө бол тэр үедээ бас асуудлуудаас гадна хувийн амьдрал нь бол маш хэцүү байсан гэдгээ ярьсан байлээ. Тэгээд би бол одоо Велесийн ажил руугаа өглөө 8 цагт очиод шөнө 12 цагт тардаг байсан. Тэгээд дээрэс нь би бол одоо ямар ч мөнгө бол хийдэг байгаагүй. Тэгээд би бол одоо маш их өрөнд сүлдээ орсон. Тэгээ өөрийнхөө байшинг одоо тэр өөртөө хүмүүстэй зараад гэр бүл бол найз нөхдийнх нь харилцаа бол одоо маш хэцүү болсон гэдгийг бол ярьсан. За 2013 онд Раул Хамесийг бол одоо зэвсэгтэй нөхдүүд барьцаалсан. Гудамжинд их нэртэйгээ Флореста гэдэг дүүргээр бол одоо ингээд явж байхад нь бол одоо юу яасан Ford Focus-тай хитэн нөхдүүд юу хурж ирээд зэвсэг тулгаад одоо их нэртэй хамт барьцаалж авч явж одоо машин чихээд аваад явсан. За тэгээд Раул Хамесийг бол одоо ийм бууны араар бол хид удаа зогсон. За тэгээд нөхдүүд бол одоо Велес Сарсфилд гэж амжилттай клуб ерөнхийлөгч юм чинь мундаг миллионер тэр бунтан цагтан тий гэж бол одоо бодсон байсан. Гэхдээ харамсалтай нь тэр үед бол өөрөө бүр ингээ гуйгаад хэлсэн гэж байгаа. Би одоо бүр ямар ч мөнгө байхгүй. Би одоо бүр ингээд байшингаа зарцсан, өрөнд орцсон тийм хэцүү би ингээ амьдрал хэцүү байна гэж бүр сүултээ тэднэрт ямарсан. Тэгээ нөгөө хэд нь бол одоо итгэхгүй байсан гэж. За тэгээ ингээ машинаар яваад цаашаа зутаагаад ингээ явж байгаа хоорондор нөгөө хэд итгэж мэдэхгүй ингээ явж байгаа хоорондор нөхөр боломж гаргангуут нь их нэртэйгээ хальт одоо яриа хийлж амжаад машинаас өсөрж цутаасан баг. Эхнэрийг үлдээх. За тэгээ тэр нь дараа нь одоо эхнэрийг үлдээчингүүд нөгөө хэд нь мэдээж эхнэрийг нь авч явах шаардлагагүй болоод угаасаа гол одоо мөнгө авъя гэж бодож исэн хүн Хамес байсан. Тэгээ мөнгөгүй гэж сонсоод итгээгүй ингээ байжсэн. Тэгээд тэрэн дээр нь бол одоо өөрөө машинаас өсөрч үлдээд за тэгээ эхнэрийг нь дараа нь хэдхэн минутын дараа машинаас бол нөгөө хэд нь буулгаж үлдээгээд тэгээ цутааж явсан гэж. За тэгээ Хамес бол одоо анхаардаас бол яаж хийж байгаа л холддоггүй юм бол одоо хүн байсан. Тэг өөрөөс нь ч юм уу заримдаа өөрөөс нь хамааралгүй юмнаас болдог. За тэгээ заримдаа өөрөөсөө болдог байсан. За тэдний нэгэн жишээ гэх юм бол одоо тухайн үед байсан Аргентины хөдөлмөрийн албарын ерөнхийлөгч Хулио Грондона гэж хүнийг бол одоо байнга шүмжилдэг байсан. За тэгээ хэнийг бол одоо энэ бүтггүй нөхөр те энэ ерөнхийлөгч бүтггүй нөхөр одоо эрх мэдэлд донтцсон нөхөр те одоо телевизийн орлого мөнгөө бол өөрийнхөө өөртөө бол хадгалдаг Аргентины хөдөлмөрт нэмэр болгож одоо оруулдаггүй гэж бол байнгын шүүмжилж. За тэр нь бас ингээд анхаарал бол татдаг байсан. За тэгээд дээрэс нь Аргентины хөдөлмөрийн албаны тузын мэдээж гишүүн байсан. За тэгээд тэр үедээ бол одоо бусад хүмүүсээс өөр байсан мань хүн юу вэ гэхээр шууд хилчдэг. Нөгөө л характер нь тийм. Шууд одоо тэр ерөнхийлөгч нь байна уу, босд нь юу байна уу? Ерөөсөө шулан шудраг шууд ингээ хилчдэг. Нөгөө ерөнхийлөгчийг шууд одоо шүмжилдэг нээлттэй те ийм бол одоо годамжинд фэнүүдтэйгээ галзуу байхдаа ч тэгдэг байсан. Аргентины хөдөлмөрийн холбооны тузын хурал дээрч одоо ерөнхийлөгчтэй хандахдаа шууд тэргээр хэлдэг хിവэрэ бол байсан гэж онцсон баг.
За тэгээд тэр үед одоо бас байсан Аргентины ерөнхийлөгч одоо зөвхөн ерөнхийлөгч хөлбөмбөгийн холбооч биш те. Аргентины ерөнхийлөгч Маурицио Макри гэж хүн байсан. Тэгээ Маурицио Макриг Хамес хэлэхдээ бол одоо за энэ том корпорациудыг хөлбөмбөгт бол одоо хэрэгтэй гэж ерөнхийлөгч Маурицио Макри бол одоо бодож байгаа. Боддог. Би бол тэгж боддоггүй гэж. Одоо шууд ерөнхийлөгч хүртэл одоо ингэж нээлттэй шүүмжилдэг. Ийм бол хүн байсан. Тэг хүн байсан жоох одоо хүн байгаа хүн одоо амьд минь шүү. За тэгээд нөгөө нэг юуны Аргентины хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Грондона сурсны дараагаар бол Аргентины хөлбөмбөгт яг Раул Хамес золомж халаанд болох те дараагийн хөлбөмбөгийн Аргентины хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч болох хүн гэж бол яриа гарсан. Марадона хүртэл одоо Раул Хамес сонгогдох нь зөвөө гэж одоо би бол дэмжиж байгаа гэж хүртэл ярьсан байдаг. За гэхдээ хэн бол өөрөө өрсөлдөөгүй юм байлээ. Аргентины хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн өрсөлдөөнд бол өрсөлдөөгүй юм байлээ. За 2014 оны 12 сард Вэлес одоо Бока Жуниорстой оноо тэнцүү дууссан учраас болоо юу яхаар болсон байдаг. Дахиж нэг тоглолт хийж Copa Libertadores тэмцээний эрхийн төлөө тоглолтыг бол хийхээр болсон. За тэр шийдвэрийг бол одоо Вэлес эсэргүүцсэн. Гоолын зөрүү бол одоо Вэлес илүү байсан. Тэг гоолын зөргөөр бид нар ирэхээ шууд авах ёстой гэж бол үздсэн. Аргентины хөлбөмбөгийн холбоо энэтэй бол одоо санал нийлээгүй. За тэгээд дараа нь нэг тоглолт хийгээд бол Бока Жуниорс нэг тийг харьцаатай хоцсноор бол Copa Libertadores-ийн эрхийг бол Бока Жуниорс аваад Вэлес бол эрхээ алдсан. Эрх бол аваагүй болол байдаг. За тэгээ Хамес дараа нь бол одоо Бока Жуниорс-ийн ерөнхийлөгч Даниэл Ангеличи гэж хүнийг бол одоо эрх мэдэлтэй хог навш гэж одоо шүүмжилж одоо дормжилсан бас байдаг юм байлээ. За тэгээд тэр нөгөө нэг уур хилэндээ баригдаад өстө нэр компанид ажиллаа мундаг сүртэй хийгээд 2015 онд бол Вэлес Сарсфилдийн ерөнхийлөгчөөр дахиж болол одоо сонгогдсон байгаа. За тэгээд ер нь яг үнэндээ бол ерөөсөө энэ насаараа одоо хин Вэлес Сарсфилд клубээс бол одоо хин Раул Хамес бол ямар нэг утгаараа бол ердөөсөө холдож байгаагүй. Ямар нэг утгаараа дандаа ойрхон байсан бүү. Тэ ямар нэг утгаараа холдсон гэж яах вэ? Ямар нэг утгаараа дандаа ойрхон байсан бол ирсэн байдаг. За тэгээд одоо энэ юуныхаа сонгуулиас бол 65% саналаа бол одоо хин Раул Хамес бол авсан байт юм бэлээ. За тэгээд тэрнийхээ сонгосноо дараа амар сэтгэл нь хөдөлсөн сэтгүүлчдэд яриа өгөхтэй бол бид нар Барселона ч юм уу Мадрид ч юм уу тийм клуб бол биш ээ. Гэхдээ бид нар бол одоо агуу клуб энэ нь улсын хамгийн шилдэг клуб ээ гэж бол одоо яг сэтгэл хөдлсөн. Тэр сонгуулийнхаа дараа бол ярьсан байт юм байлээ. Яриа өгсөн байт юм байлээ. За тэгээ одоо дийлдэхийн аргагүй харизматай характертай ийм хүн бол байсан байдаг. Тэгэл одоо орчин цагийн менежментийн одоо өөрчлөлт шилжилтэд бол одоо Хамес бас одоо тодорхой хэмжээнд таарахгүй байсан. Технологиг бол үзэн яддаг хүн байсан. Одоо орчин үеийн технологи бол ашигладаггүй хүн байсан. Имэйл зээл гэж бол ашигладаггүй. Утас ч одоо бараг л хэрэгэлдэггүй шахуу юм байсан. Тэгээд шаардлагатай хэрэгтэй үед бол одоо тузынхан гişүүд Хаместэй холбоо барихад асуудалтай байсан гэж байгаа. Тэгээд Хамесийн байж болох газар та хүмүүс хүүхдүүд гүйлгдэг байсан гэж байгаа. Хүүхдүүд байх одоо холбооны хүмүүсийг холбооныг нэ багийнхаа хүмүүсийг бол одоо залуучуудыг гүйлгдэг байсан гэж байгаа. Тэгээд дээрэс нь одоо бас одоо нөгөө нэг шулуун шудраг хилчдэг гэж байгаа нь эрэг зүйлийн боловч одоо тэр нь бас сөрөг болох зүйл зөндөө байдаг бас байсан. Тэгээд дээрэс нь бол одоо санхүүгийн асуудлаа шийдэх ганц зүйл нь одоо Вэлесийн одоо Авестай тогтчтой зарах байсан. Тэгээд энэ нь бас одоо нэр төртөнд тодорхой хэмжээгээр нөлөөлөөд багийн асуудлууд одоо хүндэрсэн учраас 2017 оны сүүлд хамгийн сүүлийн удаага одоо ерөнхийлөгчийн юугаа байр сураа өгснөөр бол одоо Раул Хамес яг Вэлес Сарсфилд клубын яг одоо захиргааны карьер ажил нь бол 17 оны сүүлд дууссан байгаамаа. За тэгээд тэр үед бол одоо Cruzada Renovadora гэж одоо нөгөө группийнх нь одоо нөгөө өөр группийнх нь хүн бол одоо сонгогдсон Sergio Rapisarda гэж хүн сонгогдсон. За ингэснээр бол 20 гаруй жилийн хугацаанд Círculo de Fortinas одоо анхудаага өөр одоо группээс нь хүн сонгогдож өөр групп болол одоо энэ клубыг төлөөлж ерөнхийлөгчөөр дамжуулан төлөөлж ихэлсэн байгаа. За тэгээд тэр сонгогдсон хүн бол одоо илүү хөрөнгө оруулалт хийждэг багийн бүрэлдэхүүнд одоо хөрөнгө оруулалт хийж за дээрэс нь талбай дээр илүү амбицтай болол одоо баг болно гэж бол ийм амлалтаар бол сонгогдсон байдаг. Хэдийгээр Хамес одоо тэр бүр залуу байхдаа ингэж одоо ярьж исэн зүйл нь байсан боловч одоо өндөр насанд хүрсэн ч байсан. За баг нь ч бас одоо цаг үеж өөрчлөгдсөн байсан өөрөө ч одоо болоогүй тэгээд бас шинэ хүнд зайгаа өгсөн байгаамаа тэр цаг үед бол.
энэ юунасаа одоо гадна Велес Сарсвилдээс гадна бол яг хид хідэн янз бүрийн бизнес хийх гэж бол үдсэн. Гэхдээ тэр бизнесүүд нь бас болж байгаагүй. Ер нь л хувийн амьдрал, санхүүгийн амьдрал нь бол насаараа л хэцүү байсан юм бэлээ. За тэгээ ингээд насаараа салшгүй холбоотой байсан клубээсээ 2017 онд ерөнхийлөгч байхаа болсны дараагаас бол одоо гинт юм сул болчихсон. Нөгөө нэг залуу галзуу фэнүүдтэйгээ бас нийлэх мэдээж хэцүү нас өндөр болчихсон. За тэгээд удирдлага захиргаанаас холдчихсон. За ингээд нэлээ юм сул бол одоо болсон юм бэ лээ. За тэгээд тэрнээс хойш бол яг одоо илүү тэтгэвртэй гараад илүү амар одоо байгаад илүү амраад за тэгээд яг хөлбөмбөгөө одоо настай өндөр настай дэмжигчээр үзэх юм бол одоо боломж бол гарсан байгаа. За тэгээд бүтэн насаараа бол одоо Circular L40-ыг бол одоо дээшлүүлэх, энэ группийн зохион байгуулалт ажлыг сайжруулах, энэ клубыг одоо сайжруулах одоо дотоодын болон твийн хэмжээний тэмцээнүүдэд одоо төрүүлж амжилт үзүүлсэн энэ одоо гайхалтай амжилтуудыг бүтээсэн ийм хүн болол байгаамаа. За тэгээд хиний хувьд бол 17 онд ерөнхийлөгчийн өрсөлдөөнд хасагдсанаас нь хойш бол онц том одоо мэдээ бол ерөөсөө холбоотой мэдээ гараагүй явж хагаад 2025 оны 10 сард мэдээ гарсан нь бол одоо Раул Хамес зүрхний шигдээс болоод одоо Дурант гэдэг эмнэлэгт бол хүргэгцэн гэдэг мэдээ бол гарсан. За тэгээд тэрний дараагаар бол одоо юуны Велес клубтэй холбоотой бүхэл хүмүүс одоо мэдээл биш одоо хурдан идгээсэ гэдэг юм одоо сошиал медиагаар мэдээллүүдийг бол хийсэн. За тэгээд клубын тухайн үед нягтангаар ажиллаж байсан Федерико Балестрини гэж хүн бол одоо сошиал медиа дээр Хамес бол одоо Раул Хамес бол Велес клуб юм тий. Одоо тэгээд Хамесийн хувьд бол одоо нөхцөлөд нь докторчсон. Тэгээ одоо гайгүй байгаа. Тэ одоо бид нар бүгдээрээ сайн сайхныг хүснэ гэд одоо бүгд залбирж байгаа гэсэн юм story постыг бол одоо хийж бас хүмүүсийг тайвшруулж бас мэдээл бол хүргэсэн байдаг. За тэгээд хиний хувьд бол одоо Раул Хамесийн хувьд бол пистол авахчтай байсан гэж байгаа залуу насндаа. Залуу насндаа ч гэлтгүй одоо насаараа пистол авахчтай одоо гар буу авахчтай тий. Ямар сайндаа л одоо зодон зохион янз бүрийн болоход зодон зохион ч гэлтгүй фэнүүд багаа дэмжих орлох дуулах гэхэд хамгийн дөрөнд явж яадаг байсан. Энэ одоо хүн маань бол 3 удаа Велес Сарсвилд ерөнхийлөгчээр ажилласан ба 1996-аас 99, 2002-оос 2005, 2014-өөс 2017 оны сүүл хүртэл ажиллаж байсан байнамаа. Тэгээд өөрөө бол бас ярьсан байдгийн бэлээ. Одоо яг ялангуяа энэ сүүлд те тоглогчдоо айгүй их зарж мараа тэр нь ч өөрөө бас одоо дахид сонгогдоогууд нь хүргэсэн гэсэн шүү дээ. Тэгээд тэр үед бол одоо жишээ нь Эрнан Толедо гэж авьяаслаг тоглогч бол Фиорентинад 7.5 сая еврогоор бол зарсан байдаг. За тэгээд тэр нь хэрвээ зараагүй болвол энэ клубээр одоо дампуурах хэмжээнд одоо хүрх байсан. Хүрх хэмжээнд хүрч бүр дампуурах байсан. Тэгээд би бол одоо өөр аргагүй байсан учраас юм шийдвэрт хүрсэн. За тэгээд би одоо энэ санхүүгийн асуудлуудаа шийдэж чадахгүй байсан учраас энэ багийнхаа одоо юуныхаа офисынхаа 2 дахь бүр ингээд толгоогоо бариад ингээд одоо суудаг байсан. Тэгээ би бол одоо магадгүй Толедог зараагүй болвол тэ энэ ганц шийдвэр байсан. Тэгээ зараагүй болвол магадгүй би өөрийгөө амиа өгөх байсан. Би өөрийгөө буудах байсан баг. Би зүгээр хэлж байгаа биш. Би ер нь тэх байсан гэж бол бодож байна. Яагаад гэвэл одоо юу талаасаа санхүү талаасаа тэгээд одоо амжилттай уур амьсгал талаасаа Велесийн ирээдүйг болоо тэгж доош нь унгаах одоо ийм нөхцөлийг бүрдүүлэх юм болуулаа. Тэр бүрдүүлсэн нөхцөл миний удирдлагад дор байсан бол би бол одоо өргөжлүүлж амьдарч бол чадахгүй байх байсан гэдэг яриаг бол дараа нь өгсөн байдгийн бэлээ. За ингээд Аргентины хөл бөмбөгт бас одоо салшгүй холбоотой Аргентины хөлбөмбөгт домогт түүхтэй ямар ч саа тотгорыг одоо даваад гардаг Велес Сарсвилд клубын домог алдарт хулиган ерөнхийлөгч Аргентины хөлбөмбөгийн нөлөөт нэгэн болох Раул Хамесийн одоо нэг түүхийг бол та бүхэндээ хүргэлээ. Тэгээд дараагийн дугааруудаараа бас сонирхолтой хүмүүс, сонирхолтой институт байгуулах ч юм уу амжилт янз бүрийн зүйлүүдийн талаар улс улстай холбоотой зүйлүүдийг ярьж өгөхөр бол бэлдсэн байгаа. За энэ цуврал бичлэгийг дуустал мөн Freshpack-ийн хамт олон ивент тэтгэгчээр ажиллахаар болсон байгааг дуулгахад таатай байна. За тэгээд төвжирэл хөдөлгөөн ихтэй үед таны цагийг хэмнээ зогсохгүй бүх ажлыг таны өмнөөс амжуулах өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэг дор багтаасан хүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй Freshpack платформ байгаа. За тэгээ хоол, fresh хүнс, хоолны бэлтгэц мах, бөөndi зэрэг ангиллуудын бүтээгдэхүүнүүдийн нэг дороос өргөн сонголтоогоор хаанаас ч хүссэн газраа энгийн болон шуурхай үргэлтээр сонгож захиалж авах боломжтой байна. $60,000-аас дээш хүргэлт үнэгүй.
100 болон 200 мянгаас дээш худалдаа авалтанд бэлэгтэй. Freshback. За тэгээд 48-аас 48 түүх цуврал бичлэгийн маань сүүлчийн одоо дугааруудын сүүлчийн хэсгүүд нь бол одоо тухайн дугаарын сонгосон улсын одоо энэ жилийн дэлхийн аваргатай холбоотой сонирхолтой мэдээлэлүүд бол байдаг байгаа. Тэр хэсэг маань эхэлж байна. За тэгээд 48-аас 48 түүх цуврал бичлэгийн ерөнхий ивент тэтгэгчээр ажиллаж байгаа Pipac болон Freshback-ийн хамт олондоо баярлалаа. За энэ жил Аргентины шишоог бол дэлхийн аварга шалралт тэмцээний түүхэнд 19 дэх удаага орж байгаа. За мэдээж хамгийн анхны буюу 1930 оны дэлхийн аварга шалралт тэмцээнээр орж ирсэн тэр үед мөнгөн медаль хүртэж байсан 1934 онд бол ороод шүгэн 16 хүртэл явж ирсэн. За 38 50 54 бол 54 гэсэн дэлхийн аваргуудад бол нэрээ татсан байдаг. За тэгээд 58 62 онуудад бол хэсгийн шатнаас мултарсан 66 оны дэлхийн аваргаар шүгэн 8 хүртэл явсан. 70 оны дэлхийн аваргаар эрхээ аваагүй. За албан ёсоор эрхээ аваагүй цорын ганц дэлхийн аварга нь бол 1970 оны Мексикийн дэлхийн аварга. За 38 50 54 онд бол одоо эрхээ аваагүй гэхээсээ илүү нэрээ татсан байдаг. За тэгээд 74 онд шүүгийн 8-д хүртэл явсан. 78 онд мэдээж анхны аварга анхны удаа аваргын цом бол өргөжсэн байдаг. 1982 онд Испанд болсон дэлхийн аваргатаа 2 дахь хэсгийн шатнаас мултарсан. 1986 онд одоо мэдээж домогт Марадонагийн одоо юугаар лидершипт оруулал төрүүлсэн байдаг. Төрөө тэгээд 86 оны дэлхийн аварга Раул Хамес ямар оролцоотой байсан гэдгийг бас түрүүн хэлсэн тийм ээ. За тэгээд 1990 онд бол дэлхийн аваргын финал чалгасан боловч хожигдож мөнгөн медаль өртсөн. 1994 онд шүүгийн 16, 1998 онд шүүгийн 8 хүртэл явсан. 2002 онд бас одоо гайхалтай бүрэлдэхүүн ирээд FIFA ранкингаар номер 1-т орж ирдэг санагдчих шүү. Франц номер 1-т байдаг лөө Аргентин номер 1-т. Нэг номер 1-т нэг номер 2-т орж ирээд одоо хэсгийн шатнаас хоёулаа мултарсан байдаг. За 2006 болон 10 онд шүүгийн 8, 2014 онд мөнгөн медаль, 2018 онд шүүгийн 16-д аваргууд болсон Францад хожигдсон бол 2002 онд аваргууд болсон. За тэгээд түүхэн сонирхолтой фактууд гэх юм бол Лионел Месси дэлхийн аварга шалралт тэмцээний түүхэнд нэг тэмцээнд бүх шатанд гол оруулсан. Анхны тоглогч болсон. Энэ 2022 оны дэлхийн аварга шалралт тэмцээнд хэсгийн шатанд Сауди Араби болон Мексик эсрэг гол оруулсан. Шүүгийн 16-д Австрали эсрэг, шүүгийн 8-д Нидерланд, шүүгийн 4-т Хорват болон финалд Аргентины эсрэг гол оруулсан. Уучлаарай, Франц эсрэг гол оруулсан. За тэгээд 2026 оны дэлхийн аварга шалралт тэмцээнд 19 дэх удаага орж байна. Тасалжуулагчдын бүрэлдэхүүний хувьд бол ахлах тасалжуулагчаар Лионел Скалони ажиллаж байгаа туслахуудаар одоо домогт тоглогчид ажиллаж байгаа. Роберто Аяла, Валтер Самуэль болон Пабло Аймар гэсэн одоо тоглогч байхдаа бол одоо домогт тоглогчид байсан ийм хүмүүс бол Лионел Скалонигийн арын албанд бол ажиллаад удаж байна. За Лионел Скалонигийн хувьд бол одоо 2018 оноос хойш Аргентины шишогийг бол дасгалжуулж байна. За ингээд энэ хугацаанд 4 цом бол өргөчөөд байгаа. 2021 оны Копа Америка, 2024 оны Копа Америка, 2002 оны дэлхийн аварга, за тэгээ 2022 оны одоо финалиссима буюу CONMEBOL Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо, UEFA буюу Европын хөлбөмбөгийн холбооны Cup of Champions гэдэг цомыг бол өргөчгөөд байгаа. За Аргентины хөлбөмбөгийн түүхэнд бол домогт хэдийдэн дасгалжуулагч бол байдаг. 1978 оны дэлхийн аварга шалралт тэмцээнд төрүүлсэн дасгалжуулагч бол Cesar Menotti гэж байдаг. Италиар Cesare гэж дуудаж бас болно. Cesar Menotti гэж дасгалжуулагч байсан байдаг. За Carlos Bilardo гэж дасгалжуулагч 1986 оны дэлхийн аварга шалралт тэмцээний төрүүлсэн багийг дасгалжуулсан. За мөн 1990 оны мөнгөн медаль авсан багийг бол дасгалжуулсан байдаг. За Alfio Basilioгийн хувьд бол одоо 1990-94 онд дасгалжуулсан. 1991 93 оны Копа Америкад төрүүлсэн. 1992 оны Confederation Cup тэмцээнд төрүүлсэн. 1993 оны Finalissima төрүүлсэн байдаг. За ингээд 4 цом өргөсөн юм дасгалжуулагч бол байдаг. За харин Аргентины хөлбөмбөгийн түүхэнд хамгийн олон цом өргөсөн дасгалжуулагч бол Guillermo Stabile гэж дасгалжуулагч байдаг. 1939-с 58 оны хооронд дасгалжуулсан. За тэр хугацаанд 6 удаа Копа Америка цомыг өргөсөн байдаг. За тэгээд анзаарж байгаа бох яг 39-с 58 оны хооронд дасгалжуулж исэн байдаг. Яг энэ хугацаанд бол одоо Аргентины шишоог ерөөсө ганцхан удаа л дэлхийн аваргад орсон байдаг. Тэгэхээр Stabile бол дэлхийн аваргад одоо багаа дасгалжуулах боломж бол одоо ганцхан удаа гарсан гэсэн. За ингээд Scaloni-гийн хувьд бол түүхэн контекст нь ийм юм байна. Хэрвээ цом өргөх юм бол одоо ямар ч эргэлзээгээр түүхэн хамаа агаад дасгалжуулагч болно. За гэхдээ ер нь хамаа агаад дасгалжуулагч нэхэд бол нэх буруудахгүй болов гэж бол бодож байна амжилтын хувьд. Гэхдээ бас энэ ч мундаг дасгалжуулагчд бол хит байна. За юуны хувьд бол Аргентины шишогийн хувьд энэ жил J хэсэгт
орсон байгаа. За J хэсэгт Алжир, Австри болон Йорданы жигш багуудаа нэг хэсэгт орсон. За Йорданы хувьд бол энэ жил анхудаага дэлхийн аварт орж байгаа. Түүхэндээ ганцхан удаа тоглосон байдаг. За тэр нь 2007 оны 6 сарын 5-нд Camp Nou цэнгэлдэхэд Барселонатын Camp Nou цэнгэлдэхэд нөхөрсөг тоглолт хийсэн байдаг. За тэр тоглолтод Алжир жигшөөгийг 4-3 харьцаатай хоцсон. За тэр тоглолтод Carlos Tevez, Esteban Cambiaso нэг голыг оруулсан байдаг. Lionel Messi 2 гол оруулсан байдаг юм байна. За нөгөө өрсөлдөгч болох Австрийн жигшөөгийн эсрэг түүхэндээ 2 тоглосон байдаг. За хоорондоо 2-7 хоногийн зайтай. За тэгээд сонирхолтой факт гэх юм бол дэлхийн аварга шалралт тэмцээний түүхэнд оруулсан гоолороо Герман болон Бразил яардаж агсдаг. За Германы хувьд бол Бразилийн хувьд бол 237 голыг оруулсан байдаг бол Герман 232 голыг оруулсан байдаг. Аргентин 152 голыг оруулсан байдаг бол Францын жигшөөг 136 голыг оруулсан байдаг. За гоолын зөрүүгээрээ бол харин Бразил нэг цагсдаг 129 голын зөрүүтэй, Герман 102 байдаг бол Аргентин, Итали, Франц 3 гуруулаад 51 голын зөрүүтэй байдгийн байна. За тэгээд Аргентины шоугийн төлөө дэлхийн аварга шалралт тэмцээний өрөөнд хамгийн олон гол оруулсан тоглогч бол мэдээж Лионел Месси 26 тоглолтод 13 голыг оруулсан байдаг бол Габриэл Батистута 12 тоглолтод оролцож 10 голыг оруулсан байдаг. Гермо Стабиле 4 тоглолтод оролцож 8 голыг оруулсан байдаг бол Диего Армандо Марадона дэлхийн аваргын хүрээнд бол Аргентины шоугийн төлөө 21 тоглолтод оролцож 8 голыг оруулсан. 78 оны дэлхийн аварга шалралт тэмцээний супер од болох Марио Кемпес Аргентины шоугийн төлөө дэлхийн аваргын хүрээнд 18 тоглолтод оролцож 6 гол оруулсан. Гонсало Игуаин 14 тоглолтод 5 голтой, за тэгээд 4 голтой 7 тоглогч байд юм байна. За тэр дунд болоод одоо Хулиан Алварес байгаа, Хорхе Валдано, Эрнан Креспо, Клаудио Канижианер болол байдаг юм байна. За ингээд өнөөдрийн 48-аас 48 түүх дугаар цуврал бичлэгийн анхны дугаар өндөрлж байна. Ерөнхий ивент тэтгэгчээр ажиллаж байгаа Pickback болон Freshback-ийн хамт олондоо баярлалаа. Дэмжин одоо үзэж байгаа одоо анхаарлаа хандуулсан, цагаа зарцуулсан та бүхэндээ баярлалаа. Маш сонирхолтой байсан гэж найдаж байна. Дараагийн дугаарууд бол бас л сонирхолтой юм болон дараагийн дугаар Францын хөлбөмбөгийн одоо домогт актен болох одоо Claire Fontaine-ийн талаар бас одоо story түүх байгаа. Тэр бас таад сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд үзэгч, хөлбөмбөгийн дэмжигчид, фанатуудтай бас аль болох одоо анхаарал татсан гэхдээ хүмүүсийн сайн мэдээд байдаг зүйлүүдийг хуваалцахыг хичээж байгаа. Тэгээд та бүхэн бас санал сэтгэлдээ идэвхтэй хуваалццаагаараа, лайк дараарай, subscribe дараагүй бол дараарай дэлхийн аваргаар мэдээж подкаст явна. Тэгээд Sugar Brand Show подкаст маань зогсохгүй явна. Сэтгэлдээ хуваалцаарай, бусдаа хамгийн гол нь хуваалцаарай, share хийгээрэй, subscribe дараарай, Instagram дээр дагаарай, donation хийж, дэмжээрэй, donation дэмжих мэдээлэл бол description хэсэг дээр байгаа шүү. Тэгээд бас дахиад нэг ивент тэтгэгч байгууллагатай бол хамтарч ажиллахад бид нар бэлэн байгаа. Тэгээд сонирхож байгаа хүмүүсээ бол санал сэтгэлээ хуваалцаж холбогдож болно шүү. Холбогдох хүсвэл The Jogo Bonito Show@gmail.com гэсэн хаягаар холбогдож болно. Description хэсэгт мэдээлэл байгаа. За тэгээд таад маань анзаарсан бах энэ ардын хэсэг бол одоо тухайн дугаараар ярьж байгаа улсынхаа болол одоо хэсгийг төлөөсөн байгаа. За Аргентины шоуд бол Йордан, Алжир, Австри гэсэн хэсэгт орсон байгаа. Тэгээд дэлхийн аварга бол одоо яг хөлбөмбөг талаас бол дэлхийн аваргыг тэсээ ядан хүлээж байна. Тэгээ хамтайсан бүгдээр нь баярлалаа. Тэгээд Pickback спонсороор ажиллаж байгаа та бүхэн Монгол орн дээр байрсан 200 PP box хот дотор болон одоо орон нутгийн хүргэлтэд шийдэх боломжтой PP box-ыг ашиглаад тэгээд гэртээ байхгүй үед хүргэлт ирэх эсвэл хүнд ямар нэгэн зүйл илгээх гэсэн боловч тэр хүн хэсэг хаягта байхгүй байх үед эсвэл бүр гэрийн хаягаа хүмүүст одоо хүнд мэдэгдэхгүйгээр одоо хүргэлтээ авмаар байгаа үед PP box-ыг ашиглаж найдвартай эзүүсээ хөргүүлж эсвэл хүргэж өгөх боломжтой. Тэгээд 24 цаг 7 хоног ажилдаг байгаа шүү. За Freshback-ийн хувьд бол одоо төгжрөл хөдөлгөөн ихтэй үед таны цагийг хэмнээ зогсохгүй бүх ажлыг таны өмнөөс амжуулах өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэг дор багтаасан хүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй платформ юм аа. Тэгээд хоол, фреш хүнс, хоолны бэлдэц, мах, бонди гэсэн одоо ангиллуудын бүтээгдэхүүнүүдийг бол одоо нэг дороос өргөн сонголттойгоор хаанаас ч хүссэн газраа энгийн болон шуурхай үргэлтээр захиалан авах боломжтой. Тэгээд Pickback болон Freshback хамт олондоо баярлалаа. Үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай.